сайн байцгаана уу? Бага ангийн хүүхдийн авьяас чадвар, суралцах чадварыг нь хэрхэн дэвшлүүлэх вэ талаар зөвлөгөө өгье. Тэгэхээр бид нар хүүхдийг одоо өсвөр наснд нь одоо мэрэгжлийн сонгуулах гэдэг. Тэгэхээр хүүхдийн маань одоо мэрэгжил сонголт гэдэг бол өсвөр насндаа сонгох юм бол маш оройтсон зүйл байгаа. Тэгэхээр яаж одоо бага наснаас нь ингээ мэрэгжлийн зөв олуулах вэ гэхээр Howard Gardner гээд Harvard их сургуулийн сэтгэл зүйчийн одоо multiple intelligence буюу олон тал 8 төрлийн сорилоор оншилдог байгаа. Тэгэхээр нэгдүгээрт нь болохоор тухайн хүүхэд маань хөгжмийн сонсголтой юм уу? Хоёрдугаарт нь болохоор хүүхэд маань орон зай мэдрэмжтэй юм уу? Гуравдугаарт нь хүүхэд маань өөрийгөө удирдах чадвартай юм уу? За дөрөвдүгээрт нь болохоор хүүхэд маань логик сэтгэлгээндээ хэр сайн юм бэ? За тавдугаарт нь болохоор одоо бие бэлдрийн хувьд хэр сайн юм бэ? За долдугаарт нь болохоор хүүхэд маань одоо хэл ярианы хувьд хэр сайн хөгжилтэй юм бэ? 8-дугаарт нь болохоор хүүхэд маань бусдыг хэр ойлгодог юм бэ гэдэг энэ 8 чадварыг одоо үндэслээд хүүхдийг багадан сорил хийлгүүлснээрээ хүүхдийн одоо ирээдүйг нь одоо тодорхойлох боломжтой. Тэгэхээр та бүхэн маань хүүхдээ одоо амжилттай ирээдүйдээ одоо карьертэй мэрэгжил сонгуулахыг хүсэх юм бол Howard Gardner-ийн тестээр үнэлүүлээрэй. Баярлалаа.